За сайн уцсан. Сайгансч байна. Саха. Яагаад юунд орж ирэх вэ? Савндан гэж аль үнэ? За. Туслан дотор сайхан мөн ах. За шууд ороод ирлээ шүү. За. За туслан дотор сайхан мөн. Сайхан сахаж байна. Сайхан оо. Тэр сам. За одоо ч гүүгөө ярьцаа. Өнөөдөр чи нар уцчих өдөр юм уу? Нар уцчих байна. За сайхан уцчих байна. Сайхан, дотоо сайхан уцчих байна. Дотоо сайхан байна. За хайрын сайхан илүү. Одоо мул тархан сайхан. Сайхан. Одоо нэг бигшиж байна да. За бид ямар газар ирсэн бэ? Булган аймгийн сайхан сум. За Аршанти. Аршантын гол гэдэг газар байна да. Аршантын гол. Энд хоёр сайхан нуур байд юм дээ. Сайхан уцчих байна. Бороо ороод Бороо руу. орлоо. Их хүүтэн бороо орлоо. Хүүтэн бороо орсон. Тийм ээ. Одоо ч бүр цас ороод. Тийм ээ. Хүүтэн. Бороо сайхан гаргаж байна. За би Булган аймгийн сайхан сумын угуул баян агц сумын хараад чичүүдээр чинь самдан гэдэг. Өвөлдөө сайхан үнтэй цас бахтаа орсон, жоохон хүүттэй орлоо. Тэгээ босд нөө цастай гадардаг одоо сайхан. Би ч бас нэг унаг татаж үдсэн. Гэхдээ нэг унаг татж болох юм лөө. Болно шүү дээ. Морьтой. Мортон монголоор айлсан морь унжсэн чинь гайгүй юм. Морины үнээр айлгүй байл. Тэгээ би мик гэж барьж байгаа. Одоо би өөрөө зөрүүлээд сэтгүүлж байгаа. Болно шүү дээ. Асуудалгүй. Гарангай аль сум. Арангай би тариац. Манай тийшээ бол нөгөө яг адууны соёл гэдэг юм уу, арийн соёл бол тийм бага хөгжсөн. Арай ховор. Гэхдээ яг манай наагцах энэ төр бол угаасаа яг нутаг орондоо бол гүйс хадаг тийм хүмүүс. Тэгээ багаас авнахтаа нуталцсан да уул нь бол тий. Тэр онгор юм. Цаатлын онгор уу юу? За онгор. Хаагур тойроод төрч. Сайн нөхтөө өрөөд дуулж уумарайг бай. Сайхан нутгаа өрөөгд шүлэгдэж уумарайг бай. Астан буурда заллаа тууж. Хүмүүс нэг гүү ивлэх гээ ярьдэн шүү дээ. Тэгээд хоёр хүүхийг нь бол ээлжиж хөхүүлээд яг нөгөө нэг саамын нэг асгаруулах үед нь л авах ёстой л да тий. Ивлэх гэж ярьдаг. Яг яаж хөхүүлдэг хэдэн минут хөхүүлдэг юм. За нэг удахгүй шүү дээ. Унаг 30-г өгөөл тэгэл ирэл. Нэг жоохон цаанаас аваа. Жоохон цаанаас. Аа. Нэг 4-5 секунд хөл. Тэгэл. Тэг удаа хөлвөл өгчгөн. Нэг тэмлэгээ өгч. Нүдээ хастаа юм. Сартаас. 100 уягдаад өвсөр хооллоод зэлэн тэр унтаад сурцсан унаг. Өвөл шүн нийтэд өдөр нь унтаа сурчдаг. Яг тийм тий. Тэгээд нэг өдөр 7-8 удаа саада. 7-8 удаа. Тий. Өдөр 40 минутын зайтай 7-8 удаа саада. 40 минут үү? Тий. Манай одоо арангаа тийшээ хойд сумд бол нэг 2 цагийн заатай сайдаг хөөх. Манайх болохоор нэг өдөрт нэг 30-гүй 30 гарангүй ижээж 70-80 сагаал тавьд юм да өдөр 7-8-аас. 70-80 литр тий. 70-80 литр саа. Нөө адуутай арихтай. Яг Монголын сор болсон нутаг бол Булган аймгийн сайхан сум. Яг энэ нутагт ирсэн байна. Та нутаг орны талаар эхлээд танилцуулаач. тэгэрэг манай нутагчин бол дайргаар алдартай, ангидагчаар алдартай. Тийм нутагтад төрж өссөндөө түнхээр их баярлалтай. Тэгээ бол Монгол хүн бол төрсөндөө бүр их өнгөсч яддаг шүү дээ. Тэгээ яг энэ нууц нэг юунд байд юм бэ? Нууц одоо би өв сургамал энэ нутаг энэ сэрүүхэн юундээ байд. Манай нутагчин бол одоо их өндөрлөг газар шүү дээ. Тэгээд энэ өндөрлөг сэрүүхэн тэгээ өв сургамалтай. Тэгээ бас нэг айр хийх бас нэг арга барил байна тийм. Арга барил байлгүй байна.
Айл. Танах ч өнөөдөр ч одоо 6 сарын 22-нгүүд 7 өдрийн өмнө гүүгөө барай эхэлсэн гэхэд айрыг бол сайхан болцсон бай. Тэгээд яг өв сургамал гэхээр яг нөгөө тэр айрыг эсгэхэд нөхцөл боломж нь бүрддэг яг ямар ургамал байдیں۔ Хангаан нутагт. За ургамалыг үл өстэй би мэдхгүй. Тэгээд манай энэ дэрч байгаа богинохон тачирхан ургадаг гэвэрлээ жоохон хатуунд бол их одоо сүүндүүл их чанартай ургамал байдаг болов. Тэг боддог шүү дээ. Та айргийнхаа технологиос сайхан болцооч. Сайхан нутгийн хүмүүс тэгээ ер нь булганчгийн хүмүүс яг айргийнхаа охийг нөгөө ихийн авна гэхэд арангаа хотонд явдаг гэдэг ярьдаг. Тэр үнэн үү? Одоо арангаа хотонд хөрөг гарна. Тэгээд одоо могод сум гаргадаг болсон байна. Тэгтээ арангаа хотонтоос олж ирээд дараа нь арангаа хотонтын хүмүүс манай айрыг ийм болох гэж бас байдаг юм гээд гайхчихлээдэг шүү дээ. Тэгэхээр тэр бүс ургамалдаа л байдаг. За тэгэл амт чанар одоо нэг уухаар шингэлт цаасаал цэцгээ амтцсан. Одоо булганы айраг гэхгүй одоо манай саяхан баягтын айраг байна. Дулаан халтар. Ер нь тэгээд нодлонгийн тэр айргны баяр дээр ч одоо айраг сайхан айраг шалруулах юм дэж. Манай дулаан ханаас айраг 1-р байр, 3-р байр, халтраас ихэд 2-р байр гэйжэлсэн. Одоо манайхны айраг, манай залгаа дулаан хаан халтрын айраг бол ерөөсөө яг адилхан айрагтай болсон. Тэгэхээр айраг гэдэг хэрэг бас аргагүй нөгөө монголчуудын эдээ ундаа л да. Тэнгүүтээ айраг удаг хүмүүс ч зундаа баг махаа бол иддгүү гэж ярьдэн шүү дээ. Тэр ер нь хэр үнний ортой. Ер нь багсан шүү дээ. Хоол идэх нь багсан. Уйг энэ 2-3 шат зарг уучаад өглөө аданд явах тоо тэгээд нэг хоол бодогдоод байхгүй. Тэгтээ орохонд бол хоол идчихэл таралдаад ирж. Булган аймгийн сайхан сум гэхэр хүмүүс айргаар нь мэднэ. Нэг Улаанбаатар хотод бол хэлдэг шүү дээ. Хаанхын айраг өгөхөр булганы сайхан. Тий. Тэр тэгтээ нэг хүмүүс их нэр бариад байна л да тий. Тэгээ нэр барилгүй явах үедээ бас тэгээд газраас ирсэн үуч. Сайхных ихэр арай илүү борлоготой ч байх юм уу. Тэгээ одоо хүний нөгөө зарах одоо ахвал самбач гэх юм уу. Тэгээд ер нь сайхны айргийг уугаад үдцсэн хүн бүлэрийн сайхныхаа айргийг мэднэ. Мэднэ тий. Тий мэднэ. Танах одоо яг ингээд 3 зил уяа явах шиг байна. Гэхдээ нөгөө яг айлд орсон хүн чинь унгын тоолдгүй гэдэг. Тий. Тийм ёстой. Гэхдээ яг ингээд 3 зил уяан дээр нь хичнээн гүйж байна. Энэ 30-аад гүйл байгаа. Гэтэ бүрэн уяаг байгаа. Арай болоо. Тий. Одоо нэг газар гадаа нэг ирж байна. Тэгээ ер нь өглөөний мандах нараас оройн жаргах нараа хүртэл хэдэн удаа сахан сам. Одоо нэг айр гэлбшээгүй үед хөрөнгөнд даруулсан шүү дээ. Жохон хөрөнгөөсөө жохон татав юм. Баг юм. 50 литр өнгөтэй нэг 40 ч юм уу 45 литр ч гэдэг юм аа. Тэгээд Ер нь дунджаар яг 100-д яг хитэн литр айраг өдөрт авдیں۔ тэгээ гүүнээсээ л гүү барьж байгаа гүүнээсээ шалтгаална. Одоо манайхаа жишээ нь гэдэг байх юм бол өглөө нэг 8 цаг анхны сам саагаад нэг 4 цагт авах нэг 120 литр сам. 120 литр самаар айргийн самыг борлуулж болно. Тэгэхээр ер нь өдөртөө яг 100-ны сайхан яг гүүгөө үйж явах цагта эднэр нь орлогот байд. Ноолог асаахад. Тэгээ нэг 7 8 10 хоног үйж явах илвшүүлж 4 5 цолгоор нь Улаанбаатар хотод зах зээлтэй гэдэг. Нийлүүлэнтэй. Тэгээ 4 зүйлтэй айргийг авчаад 8000 төгрөг орлуулдаг. Булганы сайхны айраг гэхэр хүмүүс их авах уу? Тэгээ нэг авдаг хүмүүстэй болцсон болохоор бүр амар. Энэ жилийн хувьд бол нөгөө үл хавар бол зуудын гамшигтай Монгол оронд бол байгаль цаг ургамцнастай үзэгдэл болсон. Шинэ нэр шуудлгааныг бол Монгол орон дээр эхлүүлж байна. Булган аймгийн сайхан сум яг сайхны одоо яг айраг боловсруулдаг, зах зээлд нийлүүлдэг манай энэ ард түмэн ямар байдлаар энэ шинэ нэр шуудлгаанд оролцох зүгээр юм бэ? Тэр үхрийн юугаар бол манай сумдуудаас бол оролцож байгаа хүмүүс зөндөө бий. Тэгэлгүй яг тэр хөдөлгөөнийг тэр харшаалыг айргийн юу бизнесийг дэмжиж явах юм бол дадуугаа жоохон өсгөөд төржүүлээд тэгээд төв нэмрээ оролцуулаад айргийнхаа юунд бол орж болж байна. Шинэ өршөө бол одоо яг зуд юунаас жоохон сэргийлсэн арай эрсдэл багтаа юм уу? Тэгээ хүмүүст нэг малтай байх юм боловсруулагч болж байгаа юм да. Тэгээ нөгөө олноороо байвал тэгж олон хүний хүч хөдөлмөрч өөр шүү дээ. Тэгээд гадлан тийжэл бэлдэх, хашаа хороогоо янзлах. Тэгж нэг олонний хүчээр л байж тэр чинь хоршоол болж малдаа хийсэн юм давж үлдэх. Тийм л галгаатай болгож өгч та.
Тэгэлгүй яг хөө тэгээд тэр хүмүүс сайхан санаа нийлээд тэгээд бүгдээрээ нэг зүгт нэг тэмүүлдэ явуул тэгээд хүнтэй сайхан л хоршоол тэгэл хоршоолж гэрэл сайхан л байх хэрэгтэй тэл гэж бодчих та. Тэ тэрний сүүгээр яахгүй сүүг нь авчих болохоор нөгөө өвсөр хооллоо сурцсан байдаг. Тэгээд өдрөн зэлэн дээр унтаад шүн нийдээ сурцсан байдаг. Шүн одоо нөгөө хангаа мангаа ихтэй газар бол ихэд дагаад идэ явчихдаг. Уяагүй унаг бол зөв өдөр нийтэд тонгоцооргоод төрхөө тэгээ шүн нунтаад ахуулчих бас тийм талтай. Гэтэ тий 100 уягдаа шаралцсан унаг бол энэ өвсөр хооллоо сурцсан мал тэгээ ирээдүйдээ мал болох итгэл нэх бий болж байгаа юм л да.